Эрхэм үзэгчдээ танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэнтэй хүрэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаад засгийн газрын гишүүдээс оруулахаар зочдоо төлөвлөд байна. Тэгэхээр бид өглөөний 7 цаг 30 минут болж байна. Тэгэхээр яамдуудын ажил бол 8 цагаас эхлэхээр байгаа. Зам тээврийн яамны гадаа ирээд зам тээврийн сайд мөнхчлөөний зоригтыг нэвтрүүлэхтэй орохоор ирээд байна. Тэгэхээр ямар ч гэсэн та бүхний харж байгаагаар бол түүний машин байна. Ямар ч гэсэн дотроо яамн дээр байгаах хамтдаа ороод санал тавиад үзье. Сайн байна уу сайда? Сайн байна. За бид TM телевизийн танил хүн гээд нэвтрүүлгээс явж байгаа. Тэгээд ер нь бол энэ засгийн газрын сайд нарын ажлын нэг өдөр ер нь яаж өнгөрдөг юм бэ гэд таныг сонгоод өглөө ирсэн. Тэгээд яамдуудын ажил 8 цагаас эхлэх байх гэж бодоод аминда эрт ирсэн чинь тайлбарыг орлоо эхлүүлсэн байна. Тэгээд нэг өдөр ингээд дагаад явах боломж ер нь байна уу? Байлгүй яхаа. Тэгэхээр та бол нэлээ эрт ажиллаа эхэлдэг юм байна. Газрын дарга нар холбоотуудын захирлууд бас их хийдэг юм байна те. Биш зүгээр бид нар 7 хоногийн нэг өдрийн өглөө болгоо 7:30-аас 9 цагийн хооронд сайдын шуурхаа хийдэг. 7 хоног болгоо. Тэгээ сайдын шуурхаад бол бүх манай зам тээврийн салбарын байгууллагууд, манай газар хэлтсийн дарга нар болон мэрэгжлийн төрийн бус холбоот оролцдог. Тэгээ энэ шуурхаагаараа бид нар энэ 7 хоногт хийх ажлуудаа үндсэндээ тохиролцоод авдаг. Өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлуудаа хоорондоо ярилцаад авдаг. Тийм болохоор бол энэ л одоо гол гурвалдаан байдаг. Тийм учраас өглөө 7:30-д эхэлдэг. Яагаад 9 цагт дууссан юм бэ гэхээр манай энэ салбарын дармагч өөрсдөө очиод бас өөрөөсдийнхөө байгууллагуудад шуурхаа гурвалдаануудаа хийдэг. Ажилтайгаа танилцсан уу? Салбартаа ороод мэдээж бол бас шинэ хүмүүс учраас ажилдаа танилцсан, салбараа ойлгоно гэдэг тийм зүйл байдаг юм шиг лээ. Таны хувьд ингээ ажиглаад хад харьцангуй ингээд ажил нийлээ эрчимтэй явах шиг харагдаад байна. Гэхдээ ер нь бол сайд хүн салбараа ойлгох хэрэггүй л дээ. Сайд хүн бол өөрөө тухайн салбарт ажиллаж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг эрчимтэй, үр ашигтай байх тал дээр анхаарах хэрэгтэй. Энэ яамны хамт олон ингээд 100 гаруй мэргэжсэн хүмүүс байна. Тэдрийг ажиллах болцоог хангаж өгөх хэрэгтэй. Тийм учраас бол би нэг одоо төмөр зомчин болоод би нэг нисгч болоод бүгдийг нь ойлгосны дараа яамны ажил явна гэж байхгүй шүү дээ. Угаасаа хариуцчихсан, хийжсэн, хийдэг болсон байгаа учраас. Тэгэхээр тэр шийдвэр сайдаас гардаг шийдвэрүүдийн түргэн болоод өгөхөр энэ яамч нуураа амьлал эхэлчих байгаа байхгүй. Ер нь бол сайдын шуурхаа эхний нэг 2-оос 3 шуурхаа бол 9 цагтаа дуусч чадахгүй, заримдаа 12, заримдаа 1 цаг хүрчихсэн. Одоо эхнийх нь бол тэр нь өөр хоорондоо танилцах салбарын байгууллагуудын мэдээллийг арай дэлгэрэнгүй авах шаардлага байдаг байсан бол одоо цаг 30 минутанд амждаг болсон. Ягаад гэвэл бид нэр өөр хоорондоо мэдээллийн нэг орон зайтай болсон. Хүн болон салбар болмоо мэддэг болсон. Энэ 40-50 хүн чинь одоо бие биенээ мэддэг, хаана юу болж байгааг мэддэг, өөр хоорондын уялдаа сайжирч учраас бол маш хурдан хийгддэг болсон л да. Одоо та хаа өрөх нь вэ? Одоо ордоо юм. Бүлгээ уралтай. Энэ машинтай даарах байна уу та? Яваад үсэх юм уу? Шиш арай болохгүй хаа. Гэсэн ийм дулаахан курстай байх тул дарна гэж байхгүй шүү дээ. Жолооч байхгүй юм уу? Гэхдээ би л гэхдээ ер нь нэг хүн амьдралаас нэг жоохон кайф авч амьдарч явах хэрэгтэй шүү дээ. Өдөр тутам. Тэгээд тэр ингээд сүүлзүүлээд авчих шиг сайн юм байхгүй шүү дээ. Тэгээ сая би одоо цаг 2 цаг хуралцсан. Одоо гадаа гараа салхинд авчих чинь сэргчдэг байхгүй тий. Химэлт хийх гэж ингэж машин сонгоо та
Гүй надад нэг тийм хэмэлтэн тэр хийгсэн бодол байгаа ч хөө ер нь яамнаас нэг сайд уна гэдэг нэг Lexus 5 тал өгсөн. Тэр бол актер их бензин иддэг. Дээрээс нь жолооч молооч гэж өчнөл юм болт юм шиг. Та манай хөдөө ажилладаг залуучууд машин муутай учраас тэдэртээ 5 тал Lexus өгсөн. Өөрийн хувийн унаа бол бий л дээ. Гэхдээ энэ машинтай явахад ер нь гоё л байхгүй дээ. Зүгээр хэмнэлтийн хувьд бол бензин өөрөө хийждэг. 104 литр иддэг. 104 литр гэсэн үг. Тий. Тэгэл очдөг шүү дээ. Ер нь танд жоохон шүүмж ирдэг ингээд нэг төрийн сайд хүн байж носон цамц өмсчвэл аппарат үрчээл ийм машин унаач гэдэг юм уу. Тэ нийтийн хоолны газар хоол идээл гээл. Тэр хамгийн тансаг ганц одоо ямарсан Монголд манад л баг шиг байна л дээ. Өдөрт байнга энд орчдөг үү? Болж игэл орчдөг, ордонд ажилладаг бол тэр аваад агалдаг. 5 жилийн будаатай шил одоо идээд үзээрэй заяа. Мөнхөр янзтай. Хүмүүсийн хийсэн ажлыг үр дүнгээр тэргүй юм эрхэлдэг учраас бол тэр яриа яванда байхгүй болох байлгүй. Манай яам салбар өөрөө сайн хурдтай ажиллаж байгаа. Тэгээд хийсэн ажлыг үр дүн гараад ирэхээр тэр сайд хувцтай хувцсгүй машингүй байсан матгдчих шүү дээ. За. Танилгын нэвтрүүлэг маань төрийн ордноос та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр одоо яг энэ танхимд танай бүлэг хуралдах байгаа тий. Тэгэхээр энэ 7 хоногт мэдээж нөгөө төсөвтэй холбоотой асуудлууд ярих байх. Ер нь энэ төсөв 2016 оны төсөв та ер нь хэр хэмнэлттэй одоо болсон гэж харж байгаа. Засгийн газрын зүгээс реформын шинжтэй ийм төсөв болсон гэж тайлбарлаад байгаа. Ер нь Монгол улс түүхэндээ гаргаж үзээгүй тийм хэмнэлтүүдийг хийж явах шиг байна. Гэхдээ дэг зохион байгуулж жоохон муу байна уу та. Засгийн газарч тэр засгийн анх 16 оны төслийг өргөн барихтаа дутуу юм хийсэн. Салбар яамдын саналуудыг авч хаад бүх юм нэгтгэж боосны чод яг хуралд өргөн барьдгийн урдчин сангийн яамныхаа өөрсдөө одоо яаж тансныг мэдэхгүй нэг л буруу таналт хийсэн. Жишээлбэл манай зам тээврийн салбарт гинт хийгдсэн байсан ажлуудын төлбөрийн өсөлтөө мөнгийг одоо дараа жил нь хийх гэж байгаа мэтэр. Тэгвэл үнийн дүнгийн одоо хэд дахин багаар энэ төр бичсэн байх. Маягтай тэгэхээр энэ улсын хурал дээр хэзэж байгаа явцд бол улсын хурлын ажлын хэсэг төсвийн байнгын ороонд асуудлаас ойлгуулсан байгаа. Тэгээд засаг дээр бас дахин ярилцах, тодруулах байхаа гэж би бас итгэж байгаа. Бүлгийн хурал хэдээс вэ? Бүлгийн хурал 9-оос эхлэх ёстой. Одоо 9 цаг үлээгээд эхлэхгүй л байгаа шүү дээ манайхаа. За тэгээ бид одоо хэзээ уулзах хэлээ тантай? 12 хагас гээд манай өрөөнд уулзах. 455 юм бэ. Яамны тий? Биш. Ордонд тэгээ. Бүлгийн хурал дууслаа ер нь ямар асуудлууд өнөөдөр голчлоод яригдсан байдаг юм бол танай салбарын одоо хэмжээнд яригдах асуудлууд байна. Өнгөрсөн 7 хоногт улсын хурлын нэр бүхий 40 их хурлын гишүүн үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай бүх ард нийтийн санал асуулгын тухай хуулийг санаалж өргөн барьсан байгаа. Тэгэхээр 40 гишүүний нэг нь би өөрөө. Тийм учраас өнөөдөр ард түмний бүлэг энэ асуудал дээр онцгой анхаарч ярилцлаа. Альва одоо бидний манай Монгол улсын нийгмийн гол суурь хууль болсон үндсэн
хуулийн өөрчлөлтийг бид ард нийтээр олноороо ярьж идэх хэрэгтэй гэдэг байр суурь дээр байгаа. Тэрнтэй холбогдсон ярилцлага хэлцүүлэг одоо үргэлжлэж байна. Та ер нь сошиалд хэр их цагийг одоо зарцуулдаг вэ? Та бол нэг гишүүдээс бол нэлээ идэвхтэй Twitter ашигладаг, бас сошиал ашигладаг юм хүн байгаа шүү дээ, тийм ээ. Улс төрчин олонтой байнга харьцаанд байх хэрэгтэй. Тэрний өнөөдөр хамгийн дэвшилттэй арга хэлбэр нь бол интернетийн харилцаа, сошиал медиа гэдэг. Одоо бид нар их хурлын гишүүн зөрөгтэй өрөөнд сууж байна. Энэ бол Сүхбаатар аймаг, Зүүн аймгаас сонгогдсон их хурлын гишүүний өрөө. Түүнээс газрын зураг юу энэ ингээд ерөнхийдөө ойлголт өгж байгаа байна. Жишээлбэл Сүхбаатар аймгаас сонгогдсон их хурлын гишүүний хувьд би Сүхбаатар аймаг гэсэн Facebook группийг үүсгэн байгуулж админыг хийдэг. Нийт 20 гаруй Сүхбаатарчуудтай онлайн байдаг. Манай Сүхбаатар аймгийн 20 гаруй мянган Сүхбаатар аймгийн бүс шатны удирдлагууд байдаг, сум сумын удирдлагууд байдаг, сум сумын иргэд байдаг. Тэгэхээр тэнд тавьсан миний нэг мэдээ Сүхбаатар түмэнд нэг цагийн дараахад бүгдээнд нь хүрсэн байдаг. Тэгэхээр энэ бол маш мундаг сүлжээ. Төрийн албаны хүмүүс олонний өмнө нээлттэй байх ёстой, шилэн байх ёстой, шилэн нээлттэй байх ёстой гэдэг зарчим лөөр хэрэгтэй л дээ. Хэдийн хэмжээний хугацаа зараад байгааг бол оройдоо бол би сошиал медиад амардаг. Оройдоо гэртээ харьчаад зураг үзээд таалагдсан зургаа пост хийж олонтоо бас дуртай. Өглөөдөө бол иргэдээс ирсэн найзуудаас ирсэн мессежийг харж шаардлагатай бол тэрний дагуу арга хэмжээ авахыг бас л сошиал медиад байгаа манай салбарын чиглэлийн хүмүүст үүрэг болгож өгдөг. Өдөртөө бол хурал цуглаан тэгэл машина барай явдаг учраас өдөртөө нэг ороод авах болцоо байдгүй. Таны төгссөн сургууль инженер эдийн засагч юм билээ те, Чехэд төгссөн гэж би намтар дээрээс чинь харж байлаа. Тийм үү. Ер нь яагаад энэ улс төрийг сонгох болсон юм бэ? Ер нь оюутан байх хугацаанд тэр улс орноо ардчлах энэ үйл хэрэгт бол оюутнуудаа манлайлж оролцсон. Оюутны хөдөлгөөний одоо манлайлагч лидерүүдийн нэг Монголын оюутны анхны оюутан ерөнхийлөгч. Тэгээд үндсэн хууль бүх юмд өөрчлөлт ороод шинэ олон намын тогтолцоо бий боллоо. Иргэдний эрхчлөө, хүний эрхийн тухай ярьдаг боллоо. Ингээд тэр зөвшөөрөгдсөн хүрээнд одоо бизнес хийж эхэлсэн. Тэгээд бизнес хийгээд аль нэг намд орохгүй яваал гэсэн. Харин 2004 онд Батбулах Баабар хоёр дуудаж одоо энэ оюундаа хань болоо, зураг ахыхаа дүү тань болоо. Энэ тэр үед ч одоо Арц намын дараагийн их сайхан Эрлийн Эрдэнэ хотын тэргээд оюуныг бол нэлээд тийм булан шахсан л та. Тэгээд оюунд очиж хань болсон. Тэгээд оюунч намайг Доронтоос дэвш гэсэн тэгээд би дэвшээд нэг гишүүн болсон. Ингэж л анх улс төрлөө орсон. Сая их хурлын дэвшигтэй бол бурхан болсон аавынхаа захиа даалгаврыг биелүүлж нутаг орноо хөгжүүлэх ер нь энэ Монголын хөдөөг бас хөгжүүлж болд юм гэж нотлох гэж Сүхбаатар нутагтаа нэлээд хугацаа өнгөрөөсөн. Тэгээд найз нөхөд нутгийн олны хүсэлтийг өөрийн бас санаа зорилгыг биелүүлэх гэж сая бас их хуралд орж ирлээ. Тийм болохоор бол амьдрал өөрөө намайг улс төрлөөлөх гэдэг болохоос би өөрөө бол одоо нэг тийм улс төрч тийм бусдаас ялгардаг нэг юм их тийм амбицтэй гэдэг юм шиг. Миний хувьд бол тийм амбиц байхгүй болохоор өөрийгөө улс төрч гэж нэг үздэг. Иргэдийн төлөөлөл гэж үздэг. Гэхдээ ер нь л олон нийтлэг юм хийж шимсэн гэж сэтгэл их төрдөг. Ер нь хүн олныг удирдах чаддаг. Миний бизнесийн одоо ганц одоо давуу тал гэх юм бол энэ нь өөрөө нийгмийн амьдралч тэр олон нийтийн хүрээнд тэр улс төрч тэр хэрэгтэй байдаг учраас тэргээр би аль аль салбарт нь жоох хамжилттай яваад байгаа юм уу гэж боддог ш. Тэрээс би одоо өөрөө учир зүггүй өдөр шөнөгүй сууж байгаад хууль бичнэ гэж байхгүй. Өөрөө өдөр шөнөгүй зүтгээд нэг замын босгосон гэж байхгүй. Зүгээр хараад байхад зам тавьдгийн замын тавиулаад мод тарьдгаар нь модын тариулаад одоо барилга баашин барьдгаар нь барилга баашинг бариулаад хууль юу санаачлагаар нь хууль үгийн бичүүлээд ингээл яваад байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс намайг өөрөө юу хийдгүү хийж магадгүй. Гэхдээ ер нь хийж чаддаг улсыг манлайлж зохион байгуулах гэдэг нь бол өөрөө бас л ажил шүү дээ.
Тэгэхээр ер нь энэ 7 хоногт энэ үндсэн хуулийн өөрчлөлт тойрсон асуудал нэлээд яригдах юм шиг байна. Гишүүдийн тоог өсгөх, нөгөөтэйгөр нэрийг өөрчлөх гээд өөрчлөлтүүд яригдаад ирсэн л та. Нэг талдаа бас энэ засаглалаа доктортой болгоё. Тухайлбал одоо нэг улсын хурлын гишүүн, нэг одоо засгийн газрын гишүүнийг ингээд огцруулдаг ч юм уу те. Ерөнхий сайд нэгээд баг толгойд талчдаг ийм одоо байснаас энэ одоо алдаа завхарлууд нөгөө талдаа засаг унах энэ докторгоо байдал үүсэж байна гэдэг ийм зүйл яригдаад байдаг. Яг үндсэн хууль дээр энэ талаар ер нь яаж тусгаж өгөх одоо санал оруулсан. Энэ дээр та ер нь хувь гишүүн, хувь засгийн газрын гишүүний хувьд ямар байр суурьтай байна? Ер нь бид нар энэ ардчлалын 25 жилийн түүхэнд одоо энэ нийгмийн харилцаа, энэ ардчилсан нийгэмд монголчууд бид нар яаж засаглалаа хэрэгжүүлэх юм гэдэг дээр их олон эрэл хайгуул хийсэн л дээ. Америкийг судлаад, бусад орны дуршлаг судлаад. Тэгээ бид нар чи өөрсдөө талын эрхчлүүд монголчууд гэдэг гол тэр бусдаас ялгардаг зарчмаа ерөөсөө харахгүй. Монголчуудын одоо бидний одоо ялгаа гэдэг чинь их чухал юм а гэдгийг олж хараагүй л дээ. Тийм учраас бид нар гаднаас суулж ирсэн тэр засаглалын хэлбэр сонгуулийн тогтолцоон онтой чинь бид нар зохихгүй байсан. Өнөөдөр энэ 25 жилийн түүхэнд бид нар агсан дэвссэн олон зүйлүүд байна. Хэрхэн яаж н төлөөлийн засаглалаа хэрэгжүүлэх юм бэ? Яаж н ардчлал хүний эрх хэрэгчлөөг баталгаажуулах юм бэ гэдгээл олохгүй явсан. Өнөөдөр олон зүйлийг сэдддэг мөнгө цаасанд байдаг гэхдээ ард нь гарч чаддгүй нь засал буруу. Бид түрүүн Сүхбаатар аймгийн тухай ярьжсэн. Сүхбаатар аймагт бид нар хариуцлагатай дэг журамтай засал сайтай учраас юм яваад байдаг байхгүй. Улсын хэмжээнд тэр эсвэл бусад аймагуудын хэмжээнд тэр гом хэцүү байна шүү дээ. Одоо жишээлбэл манай Дорнот аймаг байна. Улс төрийн хувьд нэлээд хямрагдсан. Намууд нь өөр хоорондоо очроо юугаа олцдоггүй. Монгол улсын их хурлтад төсөл юм байдаг байхгүй. Орон нутгийн иргэдийн хурал мөсрөө олохгүй. Их хуралд. Тэгэхээр энийгээ бид нэг чиглэлж авахгүй бол болохгүй. Тэгэхээр шийдээ өөрчлөлийг үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Жишээлбэл сумын засаг даргыг бүх хардны тэр сум ирээ сонгочмоор байгаа байхгүй. Заавал тэр нам дэвшүүлдэг биш. Сумын төвшөнд сумын намын үүр одоо том зорилт програм төшүүлээд хэрэгжүүлнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэл одоо манай сумын номын үүр ялах юм бол одоо 9 давхар байшин барина гэж ярихгүй шүү дээ. Харин сумын иргэд өөрсдөө юм хийх гэж байгаа юм чинь өөрсдөө тэр ном энэ ном гэхгүй нэгээ дэвшүүлээд нэгээ сонгоод явах болцоо хэрэгтэй. Гэтэл энийг өөрсдөө оруулахын тулд яах ёстой нөгөө хуулинд үндсэн хуулинд өөрсдөө оруулах хэрэгтэй. Үндсэн хууль нь өөрөө бидний суур хууль, бидний одоо гол үндэс зүйл шүү дээ. Энийг өөрсөхийн тулд зүгээр нэг одоо бидний байгаа нэг 76 их хурлын гишүүн ч ингэ шийдчих биш. Бас л бүх хартны тэр ярилцах ёстой, салбуудлаа солилцох ёстой. Бүх хартны тэр нэг шийдэлд хүрэх ёстой. Тийм учраас энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх хард нийтийн санал асуулт хуультай хамт оруулж байгаа нь өөрөө тийм учиртай гэж л гэсэн. Хүн амынхан тоо өссөн учраас 76-га 99 болгоё гэдэг ийм асуудлыг хуулийн төсөл дээр ажилласан гишүүд ярьж байгаа юм байна. Энийг ард түмэн хүлээж авахгүй шүү дээ. Одоо байгаа 76-га яа гэж яах чи юу 99 гээд. Яг зүгээр хуулийн төс санаалсан хүмүүсийн нэг санал нь 99 их хурлын гишүүнтэй байхын тухай ярьж байгаа. Би бол хувьдаа хоёр танхимтай их хурлын одоо илүү юм болов хуучин баг хурал, ардын хурал гэдэг юм чинь өөрөө чухал хэрэгтэй юм шиг дотроо боддیں۔ Ардын хурал нь байгаа тохиолдолд заавал тэр баг хурлын гишүүдийг тэгж тоог нэмэх хэрэгтэй ч юм уу байнга ажиллагаатай юу гэн. Энэ дээр бол бид нар бас л яах ёстой гэхээр ганц зөрөгтөн ч юм уу эсвэл Батбаяр гишүүний саналаар явчих хэрэггүй. Олноороо ярилцж олон талаас сууж хагаад шийдчих ёстой. Ер нь өнөөдрийн улсын хурал бол нэг тийм тэнцвэртэй, нэг тийм бүр давмгаас олон хөө байхгүй. Олон намын төлөөлөлтөө бүр тэр байтугай нөгөө гудамжинд боошглаа зуршлаа явжсэн нөгөө манай Бацамдын тэр ч одоо юу шилдүүлээд нөгөө уянгаан тэр тэд маань хүртэл байгаа байхгүй. Тэгэхээр ийм олон ургалж үзсэн санааны нэгдэлтэй ийм их хурал чухамдаа өнөөдөр үндсэн хуулийн дээр ажиллахад хамгийн боломжтой гэж бодоод байгаа. Хэрвээ аль нэг нам хэд дамгаалсан ч юм уу одоо өмнө үндсэн хуулийн өөрсдөх чинь сөрөг хүчсэн 4-5 нь олонх нь 70 хэдүүлээ байсан нэг талыг барьсан их хурал өөрчлөлт оруулж ирсэн шүү дээ. Одоо бол тэнцвэртэй их хурал. Дээрээс нь бүх ард нийтийн асуулга явуулна гэдэг бол энэ цаг үе олсон
өөрсдөө хийж чадах байх гэж бодож байна. За бид танил хүн нэвтрүүлгийнхаа жагчнаар Замтээрийн сайд зоригтыг оролцуулж байгаа. Тэгээ яг түүний өрөөнд тантай уулзж байна. Энэ хүнтэй та ер нь хэр удаа нөхөрлөж байна? Зориг авах төр чинь одоо хэдлээ 2000 оноос тийм. Энэ дээр байсан. 99 он. 2000 он. Барилчтай Жахад л анх дэмжижсэн санаж байна уу? Тэгээ чи 99 он юм байна да. Дээш жюриудын зэн дараа гарч ирэхэд тэгээ дэмжиж эхэлсэн юм да. Та ер нь маш энгийн харьцаатай. Сайхан харьцаатай. Тэрнээс чи одоо нөгөө хаан болонгууд нөгөө ингэдэг гэсэн юм аль байхгүй л дээ. Энгийн харьцаа ямар ч үед сайхан нөхөрлөө явуулдаг. ингэж хэвчээд хамгийн дөрөнд гүйж ирж байгаа. Яг одоо нэг тийм хүний бас нэг чанар байна шүү дээ, тий. Ер нь ингээ хүмүүстэй харьцахад мань хүнтэй ингэж шууд харьцдаг тийм тэгээд өөрөө ч тийм хүн шүү дээ, нээлттэй хүн. Тийм учраас бол энэ бас нэг юм иймэрхүү зааштай хүмүүс бас зүгээр гэж чадах. Ялваа юмыг хувь хувьсгалын ажиллаж гисэн тийм ээ. Шууд ингээ харьцаад ойлголцоод явдаг. Хүн чинь эцсийн бүлэг дээр ойлголцол чухал байдаг юм чинь. Тийм учраас харьцааны хувь дээр бол тэр хямгаанч байсан гэсэн шууд уулздаг л да. Тэгэхээр энэ хүний зэрэг ах юм бас нэг авууштай чанарын юм болов гэж боддоо шүү дээ. Тэгээд өнөөдөр бид тэр ч бас чиргэн мэргээд гайгүй явж байгаа. Тэгээд дэмжээд идэв. Тэгээд хаяа нэг жоохон бас өөр нэг бас нэг давс нэмэн штэ. Тэгэл ингээ адж яхаа тэгэл зарим ч уурлна. Манай хүн бол тэхгүй штэ. Тэгэхээр бол бас нэг юмыг намтаа цантаа ойлгодог. Бас нэг найргаж чаддаг. Харьцаан дээр ч гэсэн бас ажил хөдлөж явуулахдаа бас тэр сайн чанар нь бас ил болд юм болов гэж боддоо юм. Скотрын аймагт нэг актив төмөр гараад хүмүүс чинь. Тэгээд хүмүүс ер нь актив юм болсон шүү дээ. Тэгэхэд хамгийн түрүүнд одоо манай асаа авраг 10 сая төгрөг хандуулж. Үгүй та тэр бол яг амар юм болсон байхгүй юу? Амар юм болсон та. Тэгэхээр асаа авраг манлайлсан. Тэрний цаана баг 300 сая төгрөг хүмүүс цуруулж манай мөртгөө олон туссан. Олон дэрийг та тэр нөгөө яг нөгөө бодит байгаль дээрээс нь харуулсан тэр зургууд чинь бол яг нөгөө хүмүүст хүрч байгаа юм л да. Тэгэхээр чинь бид нар чинь өөрсдөө Монгол хүн чинь гарал үүсэл нь юу юм бэ тийм ээ? Нүүдэлчин ахуй соёл нь юу юм бэ гэхээр тэр чинь шатж байгаа байхгүй. Тэр чинь эн чинь Монгол хүн шүү дээ. Тийм учраас энэ чинь бас өөрөө ирэхгүй тэгээд бид нар мал гэдэл малаар яах вэ? Зарим нэг хүмүүсд ярьдаг л да. Үгүй энэ чинь өөрөө Монгол хүний одоо оршин тогтох хамгийн гол юм байна шүү дээ. Мал ахаж байгаа. Тэр засгийн байгаль дэлхий. Тэр нь тэр нийтээр шатчихвэл яах вэ? Цаад ухтууны сан бодох хэрэгтэй. Бид нар чинь эсгий дуурахтаа ард юм байдаг. Тэгээд тэрийг шатчихдаг. Тэгээ их юмзгсэн л тээ. Тэгэл туслыг болцоогоор л туслах хэрэгтэй. Дэмдэндээ дээсэрчэндээ тий. 15 жилийн нөхрөл ер нь та шүүмжлэх зүйл байх уу? Аа 5 цулын. Хаймаар оржсэн. Би өнөөдөр шүү дээ. Энэ 5 цулын шүлгийг харах гэж оржсэн байхгүй. Тэгсэн чинь бүр нэвтрүүлэгт ороод зураг ахахаа юмыг яа. За сайдаар үйлчлүүлээд. Ер нь бол сервис ийм л байх хэрэгтэй байхгүй юу? Аль салбар дээр тий. За баярлалаа. За би зургийг авлаа. Манай авто замын салбарт залуучууд одоо Монголд залуучууд олон зүйлийг хийж байгаа. Тэгээд ийм хөдөлмөрч ийм улс орноо гэсэн зүтгэл хандлагатай залуучуудыг бас манай төрийн улс улсын корпорацийн дэмжиж ийм бололцоо болгож байгааг би талархаж байгаа. Тэгэхээр энэ барилга зам гээд ер нь энэ бие хүчнээр хийдэг залуучуудын оролцоо маш өндөр байж энэ салбар урагшлах юм шиг харагддаг л да. Яг энэ замтын салбарт байгаа залуучуудыг энэ салбарт нь яг үнэн сэтгэлээс нь одоо ажилуулахын тулд ямар хөшүүргийг төрөөс хийж өгөх шаардлагатай гэж харж байна. Ер нь ажил хийж байгаа хүн заавал амт тусчлах хэвээр. Ажил хийж байгаа бол амьдралаа хүнд байсчлах хэвээр. Хэрвээ гэр бүлийн хоёр одоо ажилтаа бол төрөөс хэрэгжүүлдэг тэр моргэж ипотекийн зээл хамгаалалтаа шууд байртаа болцдог болмоор байна. Шууд зээлээр маш аваад
хэрэгждэг баймаар байна. Заавал одоо миний насанд хүрж арга тэтгэвтэй архан маань одоо байртай машинтай болдог биш. Эд одоо амьдарч байгаа нь эд бусалж байгаа тэр юунда одоо машин унаатай бусдаа адилхан амьдардаг байх ёстой л доо. Гол нь ажилтаа байх. Тэгээ би энэ манай энэ салбарын замчид байна, тээвэрчид байна. Одоо иргэний аргын тээврийн төмөр замынхан дийлэнхэн залуучууд. Тэгээд эртээд би салбарынхаа залуучуудтай уулзсан маш тийм санаачлахтай бүтээлч. Тэр нийгмээ гэсэн улсаа гэсэн тэр хандлага бол шал ондоо л доо. Тэгээд энэ орон сууцны асуудал нэлээд халамжтай байт юм лээ. Тэгээд энэ төрийн орон сууцны корпорац бас манай залуучуудын тэр хүсэлт эрэлтийг дэмжиж 50 квота өгж байгаад би их талархаж байгаа. Сая бас яриад 500 болгоё гэж явах шиг байна. Бид нар ч гэсэн одоо зүгээс суухгүй бас залуучуудад зохион байгуулад бие хүчний хөдөлмөр болтугай юу хийхэд бэлэн л байна л да. Тэрийг л одоо бас сая хэллээ. Сүүлийн үед бас нэг дуйлантай гараад байгаа энэ төмөр замын талаар тухайн үед зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Бацай гэдэг хүнийг цагдаа хорчлоо. Үүнтэй холбоотойгоор бас тухайн үед төмөр замын удирдлагуудаар ажиллаж байсан, тухайн үед сайдын зөвлөгөөр ажиллаж байсан ийм хүмүүсийг Интерполоор ерэн сурвалжлаад байна гэдэг чинь яг энэ төмөр зам яг юу болоод байгаа юм бэ? Үнэхээр тэр хөгжлийн банкнаас гарсан мөнгө эргээд ороо Солонгосын Samsung гэдэг хурамч компанийн нэр дээр байгаа 5 хүний даасанд орсон ч гэдэг юм иймэрхүү мэдээлэлүүд байхын та салбарын сайдын хувьд энэ тал дээр хэр мэдээлэлтэй байна? Нэр нь бол мэдээлэл их хомс. Гэхдээ миний ойлгосноор бол Монголын төмөр зам компани урд өмнөх ажлуудтай холбогдуулж шалгах ажиллагаа явуулж байгааг би ойлгосон. Яамтай холбоотой биш. Монголын төмөр зам компанийнхантай. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь энэ гашуун сухатын чиглэлийн тэр одоо 200 сая 200 хэдэн сая ингээл янз бүрээр яриад байгаа тэр төмөр замын ажил дээр би сайд улсаас хойш анхудагаа очиж үзэж танилцсан. Ер нь анхудагаа очиж байгаа тэр. Тэгэхээр нэрэл одоо бас хүмүүсийн ярьж хэлж байгаа шиг одоо тийм шороо аваалаа тэр нь одоо үүс юу ургацсан байдгийг бах гэл бас нэг тийм сэтгэлийн түвшээтэй очсон. Гэтэл үгүй одоо зам дагуу бол үнэхээр одоо асар их хэмжээний ажил хийгдсэн. Зам гүүрийн ажлууд, далангийн ажлууд тэр бол үнэхээр хүн нэрээ яаж ийм ажил хийдэг байна гэж бахархаар л тийм ажлууд харагдчихлээ. Зүгээр яг 100 орс юм, 200 орс юм, 300 орс юм тэрийг одоо би ямар тэгээд алхаж шигэд хэмжээд гаргачих биш. Тэрийг бол тусдаа үнэлэнгийн хяналтын мэргэжлийн байгууллагууд гаргах хэрэгтэй л да. Тэгээд газар дээр нь бас одоо Samsung гэдэг компани байж л байлаа. Samsung-ийн тэр туслаар үүссэн захирал нэг байж л байх юм байлаа. Яг одоо тэнд юу болж байгаа нэхэр энэ оны 2 сараас хойш Монголын засгийн газар өөрөө төлбөр хийх болсноос болоод ажил зогссон байгаа юм байлаа. Тэр хуурамч биш нь одоо мэдхгүй Samsung-ийн захирлууд гээд бас хүмүүс ээж уулзсан. Samsung яг өнөөдөр бол Монголд 3 томоохон төсөлтөөр ажиллаж байгаа гэж надад ярьжсэн. Нэг нь бол энэ Шангрила-гийн барилга төсөлбөр дээр ажиллаж байгаа юм байлаа. Нэг нь энэ хөштэй хөндий онгоцны буудлын дээр ажиллаж байгаа юм байлаа. Нэг нь бол одоо бидний сая ярьсан гашуун сухатын төвөр зам дээр. Хэрвээ тэр Samsung-ийн худлаа гэж байгаа бол одоо энэ Шангрила нэг хөштэй хөндийн тэр бас худлаа компани барьсан бол тарах гэдэг юм л да. Эсвэл одоо хуурд гэдэг хуурж бэлтгэж одоо би яаж мэдхэвтэй нэрээ уудстай солонгосууд ирэл уулзж байгаа аль бисаар тий. Шангрила гэснээс одоо энэ Шангрилад гал гарахад дээдлийн давхрууд дах хүмүүсийг доошоо буулгах уу яах уу гэж чадахгүй байсан шүү дээ. Энэ нөгөө учир шалтгааны нөгөө нисдэг тэрэг энтрээр авах гэхээр буух зогсоол байдгүйгээд ер нь Улаанбаатар хотын хаанч одоо тухайлбал нэг хөдөө орнотоос маш хүнд өвчтэй ирээлээ гэж бодъё те нисдэг тэргээр. Тэгэхээр заавал буян тухай дээр буужгаад наашаа ирдэг ч юм уу. Энэ боломжтой цэгүүдээр нь буулгах юм болцоо байдгүй. Энэ талаараа бас таныг ажил эрэлхийлж байгаа гэдэг ийм мэдээлэл байсан. Ер нь бол жижиг агарын тээврийн үүсгээг бол бид нар нэлээд эрчимтэй хөгжүүлэх бодолтой байгаа. Мөн хориг саадыг нь бас жоохон бууруулж өгье. Жишээлбэл Улаанбаатар хотын өөрийн дүрм журамч байх шиг байна. Манай зам тээврийн яамнаас шиг байх шиг байна. Улаанбаатарын дээгүүр 500 м-ээс доогуур онгоц эсхийг хориглолтыг. Наацхан тэрийг бид нар өөрчлөх ёстой. Нисч буух талбай хувьд жишээлбэл тэр манай 1-р үндэгийн дээр нэг талбай байдаг гэж байна. Гэхдээ ер нь ашиглаж үзээгүй. Тийм болохоор тэр энтрийг нэлээд либералчлал нэлээд тийм чөлөөтэй болгож өгье. Одоо бас эх хонд АСЕМ дэлхийн том улс гүрнүүдийн дарга нар орсон хурал болох ч байна. Зарим нь бас ганц энэ энгийн авто хүсэг ашиглахаас гадна нөөц тийм нэстэг тэргээр энэ тэр явахд яваа гэж ах шиг байна. Тэрний наан бид нар энэ бас юм онгоц буудаг, хөөрдөг талбай, дөрвөн журманд нь өөрсдөө хийчих гэж бол ажиллаж байгаа.
Эдийн засгийн хямралын үед бас хамгийн түрүүлээд ганхдаг энэ салбар болохоор иргэний нисхийн агарын тээвэр те. Энэ авиа компаниудаа өвдөг сөгдүүлэхгүй тулд ер нь төр яаж дэмжих ёстой? Мэдээж та нар дампуураа гэж дампууруулчиж бас болохгүй бах тийм ээ. Ер нь хямралтай холбоотой гэж хэлэх цаашаа ер нь бол манай Монголын иргэн агарын тээврийн зах зээл нь өөрөө их хомсдолтой. Ийм олон зэрэг компани байх нөхцөл байхгүй. Тийм учраас бол бид нар өнөөдөр хямралгүйгээр манай иргэн нисхийн компаниуд бүгдээ ер нь төлбөрийн чадвар их муудсан байна. Иргэн тойрон бүх газраа л өр зээл тавьсан байна. Ер нь өнөөдөр энийг бид нар нэлээд зэгцэлж юунд нь оруулах хэрэгтэй юм шиг байна. Нэгдсэн нэг компанитай болох хэрэгтэй юм шиг байна. Тэгжээж дотоод гадаад нислэгээ одоо иргэдтэй найдвартай байнгын үүсгээр хангах хэрэгтэй юм байна. Олон улсын авиа компаниудад өрсөлдөхөц болох хэрэгтэй юм байна. Тийм учраас иргэн нисхийн салбарт нэлээд томоохон өөрчлөлт хийгдэнэ. Одоо сайдын дэргэд ажлын хэсэг байна, онцгой ажлын хэсэг байна. Бүр яагаад онцгой гэж нэрлэж байгаа гэхээр үнэхээр онцгойгоор хандахгүй болохгүй болсон. Одоо 17 онд өгчтэй хүнтэйгээд том олон улсын онгоцны буудлын агштанд орно. Энэ бол зүгээр нэг манай Чингисхан онгоцны буудлын биш шүү дээ. Энэ бол дэлхийн одоо том авиа компаниуд бүгдээрээ үйлчлүүлдэг. Олон улсын сүлжээ онгоцны буудлын болно. Одоо Японы Осака, Сингапур, Франкфурт, Германы яг тэрэн шиг тийм онгоцны буудлын болно. Үн тарифынч дээр одоо стандарт тавьдаг юунуудч тэрэнд хажууд чинь ингээд дэлхий яваад ирж байгаа учраас манай авиа компаниуд ч тэрэнд өөрсдөө бэлэн байх хэрэгтэй. Өрсөлдөөн асар их нэмэгдэнэ. Тийм учраас одооноос бид нар нэлээд томоохон өөрчлөлтүүдийг хийх гэж зориод ажиллаж байгаа. За баярлалаа. Та одоо ямар ажилтай вэ? 2 цаг 30 минут болж. Одоо сайдын зөвлөх ханга дарга сая Москва хотод 10 хоног 8 хоног ажиллаад өнөөдөр ирсэн. Одоо Москвад ирсэн ажилчнаар бид нар одоо хуралдах гэж байна. Сая гэрээ байгуулсан төрийн орон сууцны санхүүжлийн корпорацийнхантай бас нэг талархаж уулзтыг. Тэгээд засгийн газрын хуралдаа юм да. Тэгэхээр засгийн газрын хуралдаан 16 цагаас хуралдана гэдэг чинь яг хэд гээд тарах бол хурдан дуусаасаа гэж найдаж байна. Ягаад гэвэл би 19 цагаас бас Мятын шин залуу менежмент тим багтаа уулзгаар цаг тоолцсон байгаа. Тийшээ хамт явж болно тий? Болно. Тэгээд уулзах 18:30 үед тий? За эрхэм үзэгчдээ танил хүн нэвтрүүлэг маань Мят дээрээс та бүхэндээ өргөжлөн хүрч байна. Тэгэхээр та яг энэ иргэний нисхийн ерхий газар болоод Монголын иргэний агарын тээвэр компаниуд төр ямар одоо ажиллаар энэ хар шөнөөс ажиллаж байгаа вэ? Шүнж явах бид нар ер нь 19 цагаас Мят компанийн шинэ менежментийн багтаа болцсон. Тэр өнөөдөр засгийн газрын хуралдаантай байсан 20 гаруй асуудал хэлцсэн учраас би жоохон хоцроод 30 минутын дараа ирчих боллоо. Өнөөдөр ирсэн гол шалтгаан бол ерөөсөө энэ Мятын хэд урам өгье гэж яв. Одоо цэжээр хамгаална шүү. Янз бүрийн тийм урд нь ер нь юм улсын үйлдвэрийн компаниуд бол улс төрийн болон одоо дарга дээдсийн шахаа дарамт энэ төрүүд их байсан. Тэгээ тийм юмнаас нь бол одоо бүрэн хамгаалж байгаа шүү сайд нь. Та нар өөрсдийнхөө ур чадвар мэдлэг энэ юуг одоо ажиллаж ирэх компани одоо үүдэн босч ирээрэй гэсэн гол нь урмын өгүүлэх гэж байгаа. Сайд болохоор тухайн яамны санал ширээ өөрчлөгддөг гэдэг та бүх газрын дарганараа өөрчилсөн байна. Дээр нь энэ Мят иргэний нисхийн ерхий газрын удирдлагуудыг өөрчилж байна. Хүн өөрчилснөөр энэ одоо салбарт байгаа ямар нэгэн байдлаар хүнд суртал те язрал арилна гэж үзээд байгаа юм уу? Ер нь альва их үлийн ард хүн л гэдэг шүү дээ. Голуулаа байна уу, цөөхөлөө байна уу, ур чадвартай байна уу, чадваргүй байна уу, хүнээс их олон зүйл хамаардаг. Мятыг олон жил удирдсан манай жагаа захирлууд бас л их зүйлийг амжуулсан шүү дээ. Гэтэ одоо бас тэтгэврийн нас нь болцсон. Одоо урдны тэр халуун залуу насны тэр омог тэр дайчин бол одоо бас лондоо болсон байгаа шүү дээ. Тийм учраас миний тавьсан шаардлага бол ер нь Мятын удирдлага залуу байх хэрэгтэй. Орчин юм байх хэрэгтэй. Орчин чагналттай дэлхийдээ хөл нийлүү явуулах тэр хэмжээний орчин цагийн боловсрол эзэмсэн залуучуудыг би илэрхийлж байгаа. Тийм ч учраас одоо энэ компани захирлаар
тэр Тамиргад залуу хүнийг санал болгосон тэрийн төрийн өмчөөрөө бас болгож өгсөн. Мята хамт олонтой ирж уулзаад мөн энэ саналаа хэлээд хуучин удирдлагыг одоо залуустай байраад авч өгөөч. Би бол гаднаас нэг хүн авчрахгүй. Яг энэ дотроос чинь та нар өөрсдөө шийдээд өөрсдөө сонгоод энэ Тамир захирал нь өөрөө шийдлээ гаргаад 30-аас 40 насны шижигсэн ажлыгаа мэддэг тэр залуусаа гаргаад ирэх гэж үссэн. Тэгэхээр манай улсын хувьд бол автомашин хэрэглэгчдийн тоо бол өсдөг. Энэ бол хэрэглээ болцсон. Тийм учраас энэ автомашины бүрэн бүтэн байдал гэдэг нь хүний алтан амьтаа юм холбогдсон юм ажил байна л да. Тэгэхээр энэ онцлогоог танах хийж байгаа. Бас хажуугаар нь хувийн компаниуд гарч ирээд энэ онцлогоог хийгээд байна. Шууд ингээд тээврийн хэрэгслийн үүсгэгүйгээр нөгөө онцлогоонд орсон гэж тамга дардаг тий. Яг ийм иргэдийн амь настай холбоотой ийм тээврийн хэрэгслийн хяналт үзлэг ер нь жоохон хайнга явагдаад байна уу гэдэг ийм шүүмж байгаа. Хувийнхан хийх одоо ёстой юм уу? Энэ дээр та ямар бодолтой байна? Ер нь бол бид нэр иргэн 3 төрлийн тээвэр байна л да. Тээвэр, иргэн агарын тээвэр, төмөр сумын тээвэр. Энэ 3 чиглэлийн тээврээр бид нар ард иргэдтэй тээврийн хамгийн түрүүнд аюулгүй. Тэгээд мэдээж чанартай, соёлтой, боловсон, тогттой тийм үсэг хүрэх ёстой. Тэр бодлогынхаа хүрээнд бодлогоо хэрэгжүүлээд тэр бодлогын дагуу харин хувийн хвшлийнхэн мэргэжлийн одоо байгууллагууд одоо авцамжтай холбоож гэх мэт эдрэл хийж явах хэрэгтэй л дээ. Тийм учраас бид нар энэ мэргэжлийн холбоотойгоо гэрээ байгуулад яамныхаа хийжсэн хамаг ажлыг өгöd байгаа шүү дээ. Одоо их тусгай эрхийн юм хүртэл бид нар өгч чадж байна. Тийм учраас засаг өөрөө хийснээс хувийн хвшлийг хийж болох тэр ажлуудыг бол дандаа хийж л байх хэрэгтэй. Тэр хэмжээгээр одоо хувийн одоо ард иргэдийн ашиг орлого өснө, ажлын байр нэмэгдэнэ тэ. Гэх мэтлэн тэр талаас нь бид нар их харддаг юм. Мэдээж одоо аюулгүй байдал юун дээр нь санаа зовж байгааг би ойлгож байна. Гэхдээ эрх зүйгээ бид нар бол зөв хийж чадсан багтвал энэ санаа зовлтгүй байхаа л гэж. За эрхэм үзэгчдээ та бүхний хизээний танил Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн Мөнх чулууны зоригт энэ удаагийнхаа нэвтрүүлэгт урьж оролцуулаад түүний одоо бүтэн өдрийн ажлыг бид сурвалжилж дагаж явсан байгаа. Бидний нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч мөн зөвшөөрч бидэнд боломж олгож та нэг өдрийнхөө ажлыг Монголынхаа ард түмэнд танилцуулсан танд талархъя. Тэгээ Монгол төрийн үйл ажиллагааг олонт хүргэнэ гэдэг бол өөрөө их чухал. Өнөөдөр ялангуяа ард иргэдийн зүгээс төрийн үйл ажиллагааны сэтгэл дундуур байгаа, идэхгүй байгаа, хардаж байгаа нэр хүнд нь унсан энэ үед бол төрийн үйл ажиллагааг олон түмэнд хүргэнэ гэдэг нь бол өөрөө төр төвшин байх, өөрөө энэ цаанаа их чухал ажилттай. Тийм учраас бас цаг юугаа гаргаад манай яамыг онцгойлоод ирсэн. Бас танаа чамд болоо танаа хамт олонд их баярлалаа гэж л гэсэн. Өглөө 7 цагт танаа яамд ирсэн. Одоо цаг 19 цаг 40 минут болж байна. Одоо та дахиад цаашдаа хуралтай юм биш үү? Би таны хурлыг хүлээх юм бол автобус унаа зогсчих юм шиг байна. Бид ингээд нэвтрүүлгээ өндөрлүүлээ. Таны наатын хоолноос амсч байгаа. За таны ажилд өндөр амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За. Сайн байна уу та? Сайн байна. Ингээл чухал юмнууд одоо л ер нь ялангуяа төсвийн хамгийн гол одоо хариуцлагатай үйл дээ. Тэгээ хоёрдугаар хэлцэл бид өнөөдөр шинэ төсвөө алдагдaltaгүй бодлох ёстой гэж. Ийм л одоо байр суурин дээр угаасаа эхнээсээ байсан. Тэгээд хүч төрөөд